кино эзэн сувгатаан тавтай морил. Өнөөдөр Джетлигийн тоглосон нэгэн гоё киног оруулъя. Нэр нь Вампи хүн баха. За тоглон сууж таалан болгоно. Энэхүү үлгэр нь задгай далайн өргөн удамд өрнөх бөгөөд тэнд гайхамшигт арслан бүжгэн хятадын хөлөг онгоцон дээрх үзэгчдийг татдаг. Үзэгчид акробатын мэргэжлийн үзүүлбэр хяналттай бөмбөр цохилт мөн тэмдэглэлт баярын үеэр шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн гал бадрааны тоглолтод уянгийн байдалд автдаг. Гэвч ойролцоох гадаадын хөлөг онгоцон дээр тэрхүү гэрэлт үзүүлбэрийг буруугаар ойлгож дайсагнасан халтлах хэмээн үздэг. Эмх замбраагүй байдлын дунд арслан бүжигчдийн нэг нь бүдэрч бүх тоглолтыг эрсдэлд оруулдаг. Тэрхүү чухал мөчид Вампи хүн 50-аар бурах шалхам хийж арслангийн толгойг мэргэжлийн төвшөнд өөртөө авч хөдөлгөөнийг гайхалтай ур чадвараар гүйцэтгэдэг. Түүний цаг тухайд нь хийсэн оролцоо нь зөвхөн тоглолтыг аварч зогсохгүй нэмэгдэж буй хурцтмал байдлыг намдаахад ч тусалдаг. Хор хөнөөлгүй гал бадраа үнэхээр аюулгүй гэдэг нь гадаадынханд ойлгогдоход тэд буудахаа зогсоодог. Даралтын дор байхдаа 50 байдлаа хадгалсан Вампи хүнд сэтгэгдэл төрүүлсэн хөлөг онгоцны ахмад нь түүнд хар тугны цэргийн удирдлагыг даатгаж нууцлаг мессеж бичсэн өргөн дэлгэц бэлгэлдэг. Ахмад нь барууны нөлөөлийн давалгаа хятадыг бүхлээр нь угаах аюул занал учруулж байгааг анхааруулж Вонд сонор сэрэмжтэй байхыг уриалдаг. Фосон руу буцахдаа Вон өөрийн авгахын шууны дэлгүүрт очиж тэндээ үеэл болон ээлжлэн 13 дугаар авгаа хэмээн нэрлэгддэг хүн мөн гэрэл зургийн урлаг зэрэг барууны шинжилэлт дуртай Жона нартайгаа баяртайгаар дахин уулздаг. Тэд Вон болон түүний авгахыг шууны хажууд зураг авахыг ятгадаг. Гэвч гэрэл зургийн гэрэлтүүлгийн нунтаг хит хүчтэй асгад санамсаргүйгээр нэг шувуу гал авч бараг л гамшиг болох шахдаг. Вон хурдан шуурхай хариу үйлдэл үзүүлж авгахаа цаг тухайд нь аюулаас гаргаж авдаг. Хэдийгээр энэ явдал хурдан шийдвэрлэгдсэн ч уламжлал ба орчин үеийн хоорондын соёлын зөрчлийг харуулдаг бөгөөд үүнийг 13 дугаар авгаан шин технологид татагдах дур сонирхол тодор дүрсэлдэг. Англи руу явхаасаа өмнө Воны авгах түнд 13 дугаар авгааг асрах үргийг даатгаж Воны аль хэдийн ачаалттай мөрөн дээр дахин нэг ачаа нэмдэг. Пожилам клиникт Вон нэгэн хүнийг эмчилдэг бөгөөд тэр хүн барууны хөлөг онгоцнуудын гүйлтэнд нэмэгдэж буй үед төрөлдөж гадаадын хөлөг онгоцон дээр явсны улмаас бууны шарх авчээ. Түүний шав Поркивийн гадаадын оршин тогтнолд уур хилэнгээ илэрхийлдэг. Харин Вон төвчээртэй байхыг заан шав нартаа бодлого хүчирхийлэл аимшигтай үр дагавар авчирч болохыг сануулдаг. Тэрээр эдгээр асуудлыг албан ёсны сувгаар шийдвэрлэх ёстой гэдгийг онцолдовч тогтолцоонд тэдний эсрэг тохируулагдсныг өөрөө сайн мэддэг. Үүнээс хэдхэн хормын дараа Вон болон түүний нөхдүүд Британийн офицерууд болон гадаадын худалдааны компаниудын төлөөлөгчдтэй албан ёсны өдрийн хоолнд оролцдог. Генерал Викинс ба ноён Жексон нар буудалтын төлөөх ямар ч хариуцлагыг үгүйсгэж шархадсан хүний эсрэг ямар ч ял тооцохгүй гэдгийг 50-50-аар зарладаг. Нөхцөл байдлын утгагүй байдал Вон тодорхой ойлгогддог. Гадаадынх нь хятадын иргэд рүү ямар ч хариуцлагагүйгээр буудаж болохоос гадна хэргийг хаасан гэж энгийнээр зарлах эрх мэдэлтэй байдаг. Орон нутгийн захирагч Вонд идэвхгүй байхыг уриалж гадаадын хүчнүүдийг эсэргүүцэх нь тогтворгүй инх тайвныг эрсдэлд хүргэж болцсошгүйг анхааруулдаа. Вон энэхүү хайхрамжгүй байдлын эсрэг зоригтойгоор маргаж хяналтгүй тэлэлт эцэстээ хятадыг бүрэн эрхт байдлаас нь салгана гэж мэдэгддэг. Гэвч түүний анхааруулга нь сонсогдохгүй өнгөрч захирагч хүртэл Вон эсэргүүцсээр байвал шийтгэл авах аюул занал хийлдэг. Өдрийн хоолыг гадна гарч буй чимээ гинэт тасалдуулдаг. Воны дагалдагчид болон цэргийн анги хоорондын мөргөлдөөн эхлэхэд Вондыг журмыг сэргээхийг оролцсон ч тулаан хоолны танхим руу ширүүсэн орж ирдэг.
Их замбраагүй байдлын дунд шүд угааж буй нэг хүн байдаг. Тиймээс сайн санаатай ч эвдүүгүй нэг шав санамсаргүйгээр гадаад хүнтэй мөргөлддөг. Энэхүү тулгаралт хурдан хурцтаж тэр шав халтлагад өртөхөд Вон оролцохоос өөр аргагүй болдог. Хятад хэлээр ярьдаг ноён ч гэсэн Вонд цаашид оролцохоос татгалзах, эс бөгөөс хүнд үр дагавартай тулгархыг анхааруулдаг. Зөрчил зөвхөн цагдаа нар ирснээр зогсдог боловч тэд шудраг бусаар Вог имх замбраагүй байдал үүсгэсэнд буруутгаж, торгуул навдуулан түүний бүлгийн үйл ажиллагааны хязгаарлалтыг чангатдаг. Хожим Пожиламд Вон болон түүний шавнар гунигтай хоолнд цугладаг. Хотын захиргаанаас юу хүлээж байгаагаа мэдэхгүй байгаа ачаалалд дарагдсан Вон хүнд торгуултай тулгархаасаа өмнөх эдгээр мөчүүдийг гэр бүлийн хувьд хамтдаа эрхэмлэн өнгөрүүлэхийг тэдэнд уриалдаг. Дараа өдөр нь нэгэн ресторанд хооллож байтал Вон Ша бүлэглэлийн дээрэмчид орж ирж айсан эзнээс хамгаалалтын мөнгө нэхийг нь хардаг. Эзэн нь шаардлагыг биелүүлж чадахгүй үед бүлэглэл түүнийг бүх өмч хөрөнгөөс нь салгах аюул занал учруулдаг. Вон оролцож тулаан эхэлдэг. Нэг дээрэмчин тагтан руу оргон зайлахыг оролдоход Вон түүнийг хөөж хүчтэй цохилт өгснөөр түүнийг эргэлдүүлэн унахдаа. Гайхалтай ахвал самбаа болон хяналтаар Вон гоёмсгоор буун ирж дээрэмчнийг барьж хотын албан тушаалтнуудад хүрэхийн тулд гэрчүүдийг дуудах гэтэл айдас үзэгчдийг хүрээлж хинч түүнийг дэмжихгүй үлддэг. Үүнээс хэдхэн хормын дараа гэрчүүд байхгүй улмаас дээрэмчин суллагдаж Воны хүчин чармаалт үр дүнгүй болдог. Тэр шөнө Шяо бүлэглэл хариу арга хэмжээ авдаа. Вон болон түүний нөхдүүд цугларч байхад хаалганы доогуур удаа гарч дараа нь галтсан болон шатаж буй хог хаягдал гинт орж ирдэг. Пожилам дүлд автахад Вон мөчр барин галын довтлогооноос өөрийгөө хамгаалж халдагчдыг морь унан ухрахад хүргэдэг. Барилгыг аварч үлдэхийн тулд цөхрөн зүтгсэн ч гал түүмэр Пожиламыг бүрэн устгадаа. Сэтгэл имзэглүүлэх үз мөчид 13 дугаар авгаа бүтэц нурахын өмнөхөн дүлний гэрэлт зураг авдаг. Өөрөөр захирагч ирж бурууг шууд Вон дээр тавин халдлагыг өдөөсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан, бодлогоогоор зөрчил үйлдсэн хэмээн буруутгадаа. Вон хүчээр мөнгө нэхэх эсрэг зогсох нь гэмт хэрэг биш гэж зөрөгтэйгээр маргасан ч түүний үг сонсогдохгүй өнгөрдөг. Яг тэр үед өнгөрч явсан нэгэн санваартан ураг шалхам хийж гал тавьсан хүнийг мэдэж байгаагаа хэлж гэрчлэхийг санал болгодог. Энэ нь цохирлын дунд байсан Вонд найдварын туяа болдог. Хожим Вон ноён Жиксноос театрын тоглолт үзэх урилга хүлээн авдаа. Танигдахаас зайлсхийх хувцастай тэрээр 13 дугаар аваатайгаа ирж бив хэсэгт Генерал Викинс болон Жиксны ойролцоо суудаг. Шоунд татдаг акробат болон тулааны урлагийн үзүүлбэрээр ихэлсэн ч удалгүй харанхуй эргэлт авдаг тоглогчид өөрсдийгөө хөнөөгчд хэмээн илчлэгддэг. Нэг хөнөөгч Вон руу үхлийн олс чад шидэхэд бараг л ондог. Улам олон халдагчид тайзан дээр дахин орж сэлмүүд хүчирхийллийн галзууралт автах үед театрын дотор эмх замбраагүй байдалд игддэг. Вон ур чадвартайгаар отолтоос зайлсхийж бүх театрын туршид халдагчдтай ширүүн тулаан хийдэг. Эмх замбраагүй байдлыг харсан Генерал Викинс өөрийн цэргүүдэд оролцохыг тушааж, урдн тоглолт байсан зүйлийг цусд хядлага болгон хувиргадаг. Цэргүүд бөөнөрөө олон нийт рүү сохроор буудаж, хөнөөгчд болон гимгүй иргэдийн амь насыг хоёуланг нь авдаг.
Хядлагыг жигсэн Вон халдагчдаас хариу арга хэмжээ авдаа. Чухал мөчид нэг гадаад хүн Вон руу буудахыг чиглүүлсэн боловч Санмартан зөрөгтэйгээр оролцож цумыг өөртөө авч газар унана. Ирэх баригчид дайран орж ирэхэд Вон өөрийгөө дахин шудраг бусаар буруутгагдсан байдаг. Захирагч түүнийг баривчлахыг тушаасан ч эхлээд шархадсан хүмүүсийг асрахыг зөвшөөрдөг. Гэвч Санмартан үхэж байгаа тул Вон өөрийн цорын ганц боломжит гэрчээ алддаг. Вон шархадсан тосгоны иргэдэд тусламж үзүүлж завгүй байхад Шандонгоос ирсэн төмөр дээлтэй им хэмээх аюулт тулааны урлагийн мэргэн өөрийн нэрийг батлахыг хүсэн ирдэг. Хялбархан харуулуудыг дарж ариун газрыг эзлэн орсоор им Вог тулаанд уриалдаа. Өвчтөе шархадсан хүмүүсийн дунд тулаан хийхийг хүсээгүй Вон имийг тулааны талбарыг гадагш гаргахыг гуйдаа. Асар их адар борооны дунд тэд ширүүн эрчтэй мөргөлд. Тэдний тулаан улам хурцдахад им Дожогийн ханын самбарыг шүүрэн аваад хагалж Вонаас давуу байдлаа батлах гэсэн санаагаа нуулгүй зарлаа. Тэдний тулаан хамгийн оргил үедээ хүрэхэд захирагчийн харуулууд ирж Вог баривчилж тодорхойгүй хугацаагаар хордог. Шоронгийн өрөөнд өрөвч зүрхтэй харуулууд Вог хуулиар хэстүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч зүгтхийг санал болгодоо. Эхэндээ Вон хуулийн дагуу явахыг хүсч татгалздаг. Гэвч шүд угааж байсан тэр 13 дугаар авгааг олцсон гих мэдээ авчрахад түүний шийдвэр эвдэрдэг. Жинхэнэ хуйлдагчдтай нүүр тулахаар шийдсэн Вон зүгтхийг зөвшөөрдөг. Дайсны бэхлэлт дээр Вон төмөр дээлтэй им хүлээж байгааг олдоо. Ийм шатыг зэр зэвсэг мэд шидэж эхлэхэд тэдний тулаан дахин галаа олцдог боловч Вон шингэн хөлийн хөдөлгөөн болон нарийн цохилтоор хариу үйлдэл үзүүлдэг.
Үүнтэй зэрэгцэн Воны шавнаар 13 дугаар авгааг амжилттай аварч чаддаг ч Америкийн хөлөг онгоцон дээр илүү хүнд аимшигыг санамсаргүйгээр олж хардаг. Хятад эмэгтэйчүүдийг боол болгон гадаадад худалдаж байгаа явдал. Хүнд бууны гал тэсвэр хатуужилтай Вон хөлөг онгоцонд гарч их бууны гал болон буудлахаар дамжин уян хатан шийдэмгий сэтгэлээр замдаа. Тэрээр дайсны зэвсгийг тэдний эсрэг эргүүлж олон цэргийг хөлөг онгоцноос унгаж илгээдэг. Хамгийн чухал мөчид захирагч өөрөө Америкийн удирдагчаар олзлогддог. Вон сумыг нарийн шидэлтээр захирагчийг олзлогдогчийн мөрнөөс чөлөөлж энэ авилгад албан тушаалтныг хүртэл Воны нэр төр болон гим зэмгүй байдлыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Түүхэн Вон Фэй хүн 13 дугаар авгаа болон түүний шавнаар сэргээн засварласан Пожи ламын тэмдгийн дор бахархалтайгаар зогсож буугаар төгсдөг. Тэдний 6-аас зөвхөн дүр төрх биш, авилга, гадаадын түрэмгийлэл болон гурвалтын өмнө ч тэд эвдрэлгүй тэсвэрлсэн зөргийг харж болно. Jet Li-ийн нэг гоё кино үзлээ. Кино таалагдсан бол лайк болон subscribe-аар дараарай. За сайхан амарцгаарай.